Дараагийн мэдээ хүргэе. Зарим иргэн мэс засалд орохдоо 1.2 саяас 2 сая төгрөгийн төлбөр төлж улсын эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын сан алдагдaltaй учраас зарим тусламж үйлчилгээ төлбөртэй болсон байна. Мэдээлэлд эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлнэ. Орой мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаа эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. Энэ эрүүл мэндийн даатгалын сан өөрөө алдагдaltaй ажиллаж байгаа учраас за иргэд өнөөдөр одоо 3 дугаар шатлын эмнэлгүүдч тэр за мөн дүүргийнхээ харьяа дүүргийнхээ эмнэлэгтч тэр үзүүлэхэд зарим нэг үйлчлэгээг бол өөрөө төлбөрөө төлж авч байгаа. Тэр дундаа жишээлбэл улсын 1-р төв эмнэлэгт гэхэд за иргэн цусны шинжилгээ өгөхдөө бас төлбөртөө одоо өгсөн гэдэг энэ мэдээллийг бидэнд хэлж байсан юм. Ямар ч нэг санхүүжилт байхгүй боломжгүй та 100% өөрөө нэг юугаа төлбөрөө өөрөө 100% төлжиж хаалгаандаа орно. Тэрнээс өөр арга байхгүй. Та хэрвээ 100% өөрөө мөнгө төлж орж чадахгүй гэх юм бол хаалгаа чинь таны хаалгаа хойшлоод байна гэж хэлж байгаа байхгүй. Би одоо аль 2 сард орох байсан хүн байхгүй юу? Хойшлсараад одоо энэ 12 сарын 3-нд орох гэж байгаа. 2 сараас хойш бол та ингээ хөөцөлтэй явсан байна шүү дээ. Энэ хугацаанд ер нь яагаад хойшлоодсан бэ? Одоо нэг тэр бэхэлдэг болдрынх нь утас нь ерөөсөө ирээгүй санхүүжилт байхгүй гэдэг ерөөсөө хойшлогдсон. Таны хувьд эрүүл мэндийн даатгал тогтмол төлдөг. За одоо та ямар хагалгаанд хэдэн өрөөр орж байгаа? Хэнгэр нөхөрлөх чихний хагалгаанд орох юм. Тэгээд эмчтэйгээ уулзах гал байж байна. Даатгалын хөнгөлөлт одоо хэдэн хувь орчмоор хөнгөлж байгаа шүү. Та хэдэн төгрөг төлөх вэ? Яг тодорхой юуг сайн мэдэхгүй ямар ч хөнгөлөөд нэг 2 сая төгрөг төлөх юм билээ. Би өөрөө. Би одоо чихний хаалгаанд орчоо. Чихний хаалгаанд өнгөрсөн 4 сард ороод тэгэхэд хөнгөлжсэн байхгүй юу? Одоо хаалгаа маань амжилтгүй болоо буцаад дахиад хамраа хаалгаанд орох гэдэг. Тэгсэн чинь одоо үйлчлэхгүй 2 сая 400 мянган төгрөг 100% төлж болчиход байгаа байхгүй юу? Тэгвэл надад тэр бол хэцүү шүү дээ. Бидний улсын иргэдийн хувьд бол ажил хөдөлмөр эрхэлдэг тогтмол нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг гэдгээ илэрхийлж байсан. За гисэн эдэж хэдий төлж байгаа эдэж гэсэн түүнийхээ үр чимийг хүртэж чадахгүй. За зарим нэгэн үйлчлэгэн дээр бол одоо хөнгөлөлтгүйгээр төлбөр мөнгө төлж одоо энэ эрүүл мэндийн үйлчлэгээ авч байгаадаа бол бас бухимдалтай хандаж байсан юм. За ингээд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлага ер нь яг ямар байгаа юм бэ гэдэг мэдээллийг та бүхэнд 2022 оны эхний 8 сарын байдлаарх мэдээллийг харуулж байна. 2025 оны эхний одоо 11 сарын байдлаар л гэхэд нийт зардлын хэмжээ 2.1 их 80 за 2.2 их 80 руу нэлээд өгч байгаа гэдгийг алныхан хэлж байсан. Харин орлого нь бол 1.9 их 80 байгаа. Нэг өсөндөө одоогийн байдлаар л гэхэд энэ сангийн хувьд 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байна. За тийм учраас одоо яг энэ 2025 оноос эхлээд өмнөх жилүүдийн энэ алдагдлыг хүрээнд за иргэдийг одоо аль болох өвчнийх нь ангиллаас нь шалтгаалаад за хөнгөлөлт чөлөөлт нь өөр байхаар ирэмбэлж зохион байгуулсан гэсэн үг. Маш тавчхан ойлгомжтой энгийнээр тайлбарлах гэж үзье. За лавлгаа шатлалын тусламж үйлчилгээ гэж байдаг. Үүний дотор нь архаг төлөвлөгөөт зочмог гэж ангилдаг. За ингээд ангилснараа одоо архаг буюу нэн яралтай бус гэж үзэж байгаа одоо төрлийн өвчтнийг жишээлх юм бол за тухайн эмнэлгүүдэд квот тогтоож өгж байгаа. Нэгсэндээ тооны хязгаар тогтоож өгж байгаа. За магадгүй одоо танай эмнэлэгт нийт санхүүжилтэнд тэдэн тэрбум төгрөг байгаа. За тэгэхээр архаг ангилалтай одоо эдгээр иргэд өвчтнүүдэд та бүхэн үзүүлэх тусламж үйлчилгээ нь за 101 дэх иргэнээс хойш бол бид санхүүжилт олох боломжгүй ч гэдэг юм уу. Янз янзын байдлаар ийм хүү одоо тухайн эмнэлгүүдээс дотроо менежмент хийж байгаа гэсэн үг. Төлөвлөгөө тусламж үйлчилгээ гэж байгаа. Төлөвлөгөө тусламж үйлчилгээ бас код бол тодорхой хэмжээнд тавьсан. Гэхдээ бид нэр энэ кодыг 2024 оны гүйцэтгэлээс бол нэмэгдүүлээгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг эмнэлэг жишээ авч байгаа шүү. Нэг эмнэлэг одоо 1000 одоо мис ажилбар хийх хэрэгтэй гэвэл 24 онд 1000 хийсэн бол 1000-аар бид нар тавьсан. Гэтэл магадгүй 1000 нэгдэх 1002 дахь тохиолдол орж ирээд одоо нэмэгдвэл эдгээр тохиолдлууд дээр бид нэр манай эрүүл мэндийн даатгалын сангаас 80% санхүүжилтийг бол олох зохицуулалттай байгаа. Зочмог буюу яаралтай хагалгаанд орох заалттай иргэн өвчтний хувьд бол 100% эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь төлнө. Харин одоо тодорхой хугацаанд хүлээх боломжтой төлөвлөгөөт одоо ийм төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авж байгаа иргэдийн хувьд нийт одоо төлөх төлбөрийн 80%-ийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас олгоно. Одоо бөөр өвдөд байгаа энэ шинж тэмдэг эхний ээлжинд үзүүлэх гэж байгаа
магадгүй эхний ээлжийн шинжилгээ өгөх гэж байгаа бол за ерөнхийдөө архаг ангилалд орно. Тэгээд тухайн эмнэлэг нь тухайн дүүргийн эмнэлэг жишээлх юм бол маш олон иргэнийг энэ чиглэлд үзэж одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлчихсэн бол тухайн дүүрэг бас квот тогтоож байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн дүүрэг магадгүй 101-ээс хойш одоо иргэн байвал одоо энэ төлбөрөө өөрөө төлнө гэд тогтоогод өгчихсэн бол одоо энэ төлбөрөө иргэн өөрөө төлж үйлчлүүлнэ гэсэн үг. Хувийн эмнэлгүүдийн хувьд ч гэсэндээ эрүүл мэндийн даатгалын сангаас бол тодорхой хэмжээний санхүүжилт аваад зарим нэг одоо улсын эмнэлэгт үзүүлдэг тусламж үйлчилгээг бас хөнгөлөлтөөр үзүүлдэг байсан. Гэтэл энэ жилийн хувьд бол хувийн эмнэлгүүдэд олгож байгаа санхүүжилтаас буурчихсан. За аль хэдийн ихэнх эмнэлгүүд бол хувийн эмнэлгүүд бол одоо яг энэ эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө үйлчлүүлдэг үйлчилгээнүүд нь бол хязгаар нь тогтоочихсон учраас ихэнх эмнэлгүүд бол яг энэ өмнө хөнгөлөлтөө үзүүлдэг байсан эмчилгээ үйлчилгээгээ одоо төлбөртөө үзүүлж байна гэсэн үг. Хувийн эмнэлгийн 163 гэдэг төсөв маань ерөнхийдөө эхний 9 сардаа ерөнхийдөө хүрсэн учраас бид нэр зогсохдоо зарим нэг тусламж үйлчилгээгээр төр үзүүлж чаддаггүй тусламж үйлчилгээг бол үргэлжлүүлээ явж байгаа. Үүнд бол за гемодиализ байна. За яаралтай мис заслууд байна. За тэгээд хор хавдрын эмчилгээнүүд байна. Эдгээрийг бол зогсоогоогүй үргэлжлүүлээд явж байна. Бусд нь ерөнхийдөө 10 сарын 1-ээс одоо зогссон байгаа гэж ойлгож байна. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө тусламж үйлчилгээний дунд амбалтоор, өдрийн эмчилгээ, өндөр өртөгт, сэргээн засах, төрийн тусламж гэх мэтчлэн нийтдээ 10 тусламж үйлчилгээ багтдаг. За үүний 60% нь бол хэвтийн эмчлүүлэх буюу иргэдийн одоо дийлэнх хэсэг нь яг энэ эрүүл мэндийн даатгалын одоо сангаас орж ирж байгаа мөнгнөөс дийлэнх нь бол яг хэвтийн эмчлүүлэх чиглэлд илүү мөнгөө зарцуулдаг гэсэн үг. За энэ мэтчлэн энэ сан алдагдaltaй ажиллаад яалчгүй иргэдийн нуруунд дээр одоо иргэдийн халааснаас гарах мөнгө нэмэгдэж байгаа энэ цаг үед бол яалтчгүй эх орноос эхлээд бас энэ сангийн менежментийг сайжруулах цаашид энэ байдлаар одоо алдагдaltaй яваад жилийн сүүл гэхэд оны сүүл гэхэд 10-11 сараас хойш бол одоо иргэд ийхүү өөрийнхөө халааснаас эмнэлгийн тусламж үйлчилгээг төлбөртөөгөр авдаг энэ байдал руу ордог энэ жишгийг халахын зүйтэй гэдгийг бас мэрэгжүүлнүүд болоод иргэд бол онцлон хэлдэг. За тийм учраас ингэж 3 ерөнхий ангилгаас илүүтэйгээр өвчтний яг одоо оншоос нь шалтгаалаад ангилаад за ийхүү төлбөр мөнгийг нь илүү ойлгомжтойгоор ямар үйлчилгээ авбал та төлбөртөө үзүүлэх вэ? За ямар үйлчилгээ авбал та 80%, 100% хөнгөлөлтөөр үзүүлэх боломжтой вэ гэдгийг илүү дэлгэрэнгүй, оновчтой, ойлгомжтой болгож өгөх нь зүйтэй гэдгийг бас онцолж ирсэн юм а. Мэдээлэл хүргэлээ.